Америк нэгдсэн улсын Алабама мужийн Лаудердейл дүүргийн шоронгоос хоригдол харгалзагч хоёр хамтдаа оргожээ. Баасан гарагийн өглөө тушрангийн харгалзагч Вики Уэйт хоригдол Кейси Уэйтийн сэтгцийн эрүүл мэндийг шалгуулах шалтгаанаар авч гараад сураггүй алга болсон байна. Тэдний овог адилхан Уэйт боловч хоорондоо ямар нэг хэлхээ холбоогүй хүмүүс байжээ. Шоронгийн захиргаал сүүлд хориглын сэтгцийг шалгуулах ажил огт төлөвлөгдөөгүй байсныг олж мэдсэн байна. Үүний дараа харгалзагч Уэйт хоригдлыг оргуулах ажлыг зохион байгуулсан нь тодорхой болжээ. Мөрлийн явцад харгалзагч өөрийн орон сууцыг сарын өмнө зарсныг тогтоосон байна. Тэрээр хөршүүддээ далайн эрэгт нүүж амьдрахаар болсноо ярьж байжээ. Оргосон хоригдол Кейси Уэйт нь хүн амныг хэрэгж шалгагдаж байгаа онц аюултай этгээдэг нь 205 см орчим өндөр нуруутай түүнийг зэвсгэлсэн байж болзошгүй гэж үзэж байна. Америкийн нэгдсэн улсын маршалын албаа оргосон хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн хүнд $10,000 шагнал амлажээ. Хатагтай Уэйт нь 25 жил уг шоронд ажиллаж байгаа хэд хэдэн удаа оны шилдэг ажилтан болсон үлгэр жишээ мэргэжилтийн байна. Тэрээр хоригдлуудыг шүүхийн байр руу хүргэх ажлыг хариуцдаг итгэмжлэгдсэн нэгэн байжээ. Энэ бол бидний сайн мэддэг Вики Уэйт огт биш гэж Лаудердейл дүүргийн цагдаагийн шериф Рик Синклтон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Тэдний хооронд оргохоос өмнө ямар нэг харилцаа байсан эсэхийг мөрдөгчид шалгаж эхэлжээ.